Хурлын дарга ирэх гишүүдээ Монгол улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, дотоодын түүхэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар тусгасан болно. Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж, түүхий тос дамжуулах хоолой барилга угсралтын ажил дуусах шатанда орж байна. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий дээр хангах зорилгоор газрын тосны олборлтыг нэмэгдүүлэх, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ орд илрүүлэх, баталгаад нөөцийг өсгөх зэрэг эрх зүйн болон хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, олборлолт тасралтгүй буурч байгаа бөгөөд бүтээгдэхүүн авах гэрээтэй холбоотой хууль тогтоомжийн зөрчил, эрх зүйн докторгүй байдал үүнд хүчтэй нөлөөлж байна. Иймд 1991 оны 1-р сарын 18-ны өдөр батлагдсан газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтэнд үүсээд буй олон жилийн маргааны асуудлыг шийдвэрлэх, өмнө байгуулсан гэрээний доктортой байдлыг хангах, газрын тосны хөрөнгө оруулалт, олборлтыг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газраас газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслийг нэг яралтай гормоор хэлэлцүүлэхээр Монгол Улсын их хурл өргөн мэдүүлж байна. Хуулийн төсөл батлагснаар 1991 оны газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн авах гэрээний доктортой байдлыг хангаж, гэрээн заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуултыг гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм а. Асуудлыг хэдсэн шийдвэрлэж өгнө. Баярлалаа.